Сайн байцгаана үзэгчдээ, шинэ дугаар маань эхлэж байна. Шинэ дугаарынхаа зочноор дуучин Банзрагчийг өрсөн байна. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгээ сар шинэ болох гээд та бүхэн манаас нэлээх ачаалтай, ажил ихтэй байгаа хаа. Таагаар одоо юу хийж амжуулав? Жилийн сар шинийг бол бас яг манай гэр бүлийн хувьд бас жоохон ач холбогдол өгч ингэж тэмдэглэдэг. Би бүр багасаа л одоо хөдөө өссөн хүүхэд учраас хөдөөгийн цагаан сар бол мартагддаггүй. Тийм сайхан болдог. Бүр хөдөө тэр тусмаа одоо малчтын сар шинэ бол их өргөн дэлгэр сайхан болдог. Би бол тэгэл морь унаад үеийнхэнтэйгээ айл айлэр хэсэл айлаас айлын хооронд тавхилдал. Одоо яг цагаан сар төгөхөр бага нас маань илүүтэй их дурсагддаг. Ийм сайхан баяр бол цагаан сар байдаг. Яг хөдөөссөн хүүхдүүд. Суурин газрын хүүхдүүд болохоор нэг шинжилт их ач холбогдол өгдөг. Миний хувьд бол цагаан сард их ач холбогдол өгдөг. Тийм. Тэгээ таад манаас цагаан сарын нэлээх уран бүтээлүүд хийв үү? Тий, цагаан сарын уран бүтээл бас телевизэдэд бас хэд хэдэн телевизэдэд жил өхөн л одоо уламжил болж тий ордог, дуулдаг. Тэгээд шинийн 1-2-ндоо бас тэгээд цэнгэлтлэгцээр Монгол тэмтэйгээ дуураараа уулзах сайхан байдаг та. Ер нь бол тэгтээ цагаан сарыг одоо нийтийн дуу болон ардын дууд болдог уран бүтээлчдийн дуугүйгээр бол төсөөлсөхгүй шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Монголын нөгөө уламжлалт баяр тэр тусмаа дээл хувцсаараа гойдог хөрөг одоо хөрмээрээ малгаагаараа бүсээрээ гойдог хамгийн одоо төрөл төрөсөд ойр дотных нь уулзаж нэг мэдэлцдэг. Нэг өсөндөө би их тийм юу гэдэм дэ одоо төрөл саданга мэддэг. Одоо жилд нэг удаа уулзалж штэ бидний ах дүүсийн хүүхдүүдийн хүүхдүүд бид нар хоорондоо бол төдийлөн бас уулзаад байж болохгүй. Тийм учраас тийм цаг завч одоо гардаг юм дөө. Тэгээд одоо нэг өндөр настай айлдаа бол бүгдээрээ одоо тэгэл талаасаа цуглаад л тий. Тэгээд одоо танаа хүүхдтэй том болж нэрийг хин гэдэг вүлээ гэж хүүхдүүдийнхээ ах дүүнэрийнхээ үеэлүүдийнхээ хүүхдүүдийг тэгж асууж шít. Тэгэхээр чин үеэл хаяалуудынхаа хүүхдүүдийг бас хооронд нь ингэж танилцуулж ингэн гэдэг бол энэ цагаан сар асар их ач холбогдолтой тийм баяр гэж би боддгийг. Миний хувьд бол яг юу ёс заншил гэдэг талаасаа илүү их анхаарч үздэг. Ялангуяа урлагийнхан бол энэ өмсөж байгаа хувцас, ярьж байгаа ярэ энэ бүгд бол нийгмийн одоо юу гэдэм дэ үлгэр жишээ байх ёстой хүмүүсийн нэг гэж ингэж үздэг учраас ялангуяа ардын дуу одоо нийтийн талын дуунуудыг дуулдаг уран бүтээлчд бол Монголын үндэсний өв соёлыг тэгчдэг байхгүй юу? Тийм учраас энэ жилийн цагаан сараар ямар дээл өмсгөө, энэ жилийн цагаан сараар ямар гутал өмсгөө, тэгээд загвар нь ямар байх вэ, тийм ээ? Энийг бол тодорхойлдог улсууд нэг өсөндөө ардын дуу дуулдаг, нийтийн дуу дуулдаг уран бүтээлчтэй байдаг учраас бид нар одоо юу гэдэг загварын чиг хандлагыг бас нэг өсөндөө нийтийн дуу тодорхойлж явах хэрэгтэй гэж боддгийг. Тийм учраас хувцсан дээрээ, дээлэн дээрээ бас тайзан дээр гарах болгондоо одоо цагаан сарын дээл болгондоо анхаарч ирсэн дээ. Нөгөө шинэ он шинэ жил эхэлж байгаа гэдэг утгаараа тэр оны өнгийг одоо тодорхойлно шүү дээ. Тэр чинь нөхөн жилийн тавгны эдэний өнгө сайхан байвал айлын тэр жилийн аз жаргал одоо хөрөнгөчнээ баяр баясгал бүгдээрээ сайн байна. Өвчин зовлонгүй эрүүл энх сайн байна гэдэг бэлэгдэлтэй юм гэсэн шүү дээ. Тэр утгаараа л бэлэгдлийн чанартай. Энэ жил одоо бууц их ажилд хэр оролцов? Ер нь жил өхөн бууц хийдгийг манайх. Тэгээд нэг хэдэн дүүнрээ цуглуулаад нэг өрөө бочгнал тэгээд. Тэр чинь өөрөө бас нэг гэр бүл аягүй том баяр болдог тий. Тэр том баяр болдог шүү дээ. Манайх бууц хийшөө ирээрээ гээл тэгээд буузны чи амтлагаа гээл тэгээд маха амтлагт харуулах гурилныхаа нөгөө зузааны нэг айл одоо гурилыг авах уу айл нь урсахгүй сайн бид нар чинь одоо цагаан сайд ортолт хүмүүхнээ л ярьдаг байх та тий.
нэг бараг 10 гаруй жилийн өмнө нэг гаднаас ирсэн нэг продюсер бас нөгөө Монголын цагаан сарын тухай ингээд сурвалжлага нэвтрүүлэг хийжсэн байхгүй. Тэгээ тэр хүн гэсэн чинь яг бууз хийж байгаа айл дээр ингээд очимоор байна. Ингээ бууцны тухайг биднэрт болохоор тэр ерөөсөө сонирм биш байгаа байхгүй. Гэхдээ тэгэл бууц хийгээл ингээ тавиал хөлтөөгөөл ингээл үгүй би бүр яг ингээ очиж үзмээр байна гэ. Тэгээд бид нар нэг дагуулад Бац өмрийн тэнд байдаг нэг айлд очиод тийм бас цөөхөн малтай тийм айлд очиод тэгээд нөгөө оройжон гойн болж ш тэр айл чинь тэгэл ясан чинь тэрний дараа бичлэг хийгээ тэрийг өөрөө ингээ очиод яг хэлж байгаа байхгүй. Энэ дотор маш их нөгөө гэр бүлийн одоо баяр баясгалан байна. Дээрээс нь их тийм үүрэгт ажлууд аягүй чухал юм байна гэд. Одоо нөгөө бүгд үүрэгтэй дээ. Гарган тоолно гэж ерөөсөө тоолох хүн тусдаа, тэрийг өргөх хүн тусдаа, баншны нөгөө гурил илддэг хүн тусдаа, тэр чинь тасалдаг хүн тусдаа. За бас хажуунаас нь яриа өрөө хийж зааварчлах хүн бай. Тоолох нэг хүн байна тэгээд гаргаад бүгдийг нь одоо тэгээд тавиад хөлдөө энэ чинь бас их ажил. Их ажил шүү. Тэгээ энийг хараад энэ ингээд нөгөө монголчуудын бүлсэг байдаг бас энэ соёл их сони юм байна. Тэрнээс иш одоо баярын хоолыг бол магадгүй яг тэр өдрийн зүгээр ингээ хийгээд идчих ч юм уу байхад энэ наан их том ажил болт юм байна гэж хэлхийг сонсчоод нэрээ бид нар чинь бас их тийм өөртөө л анзаардаг болохоос ш тийм гой бас бидний хувьд бол гэр бүлийн тийм ёсод байт юм байна да гэд. Тэгээ бууз ихэд ямар үүрэгтэй байдаг. Би бууз гэхэд нөгөө юугийн тасалдаг. Хамгийн сайн хэмжээд хэмжээг нь сайн тааруулж тасалдаг. Тийм үүрэгтэй. Тэгээ тэрийг чинь бүгдийг ингээд бөөрн хилөөд хоороо одоо гурил дээр бүгдийг ингэж тавьж бэлдэх тийм үүрэгтэй. Эхнэр болохоор чимхэх үүрэгтэй. Манай хөөхтүүд нөгөө урилыг илдэх. Тэгээ зарим нь болохоор нөгөө үрж тавих. Тэгээд тэрээр жоохон удаад байна гэд бас гологдоо тэгээд өрөлтөн дээр хөөхтүүд очиад байгаа юм да. Ажлнаас өөрчлөлт. Баг бахта ер нь та эдийн цагаан сар одоо ямар болдог гэсэн Увс аймгийн Тис сумынх юм бэлээ те. Тэгэхээр бүр яг мал дээрээ байсан. Тийм яг хөдөө байсан. Баншны гурил илддэг байхгүй. Асар их банш хийдэг байж одоо миний хөөхт багт хүмүүс л одоо их ирдэг. Тийм л байсан шиг байгаа. Тэгээд л бас үүргэлээ. Ингэж хэлцээр гоо энэ өвөр мөвөр тэр чигээр өвдөг чинь зүгээр цагаан гурил банш дэшээ гурилыг нөгөө хоороо гурил дээр ингэж байгаа тэгэл нэг архины шилээр тэр үед чинь тэгээд нэг тэгээ олон тийм мэлдүрч байдаг байсан манай дүү тэгээд ойр хавийн хүүхдүүд тэр чинь бүгдийг нөгөө ингээл суулгачаал гурил илтэлгэн биш сүулт ингэ үүргэлээ тэгж л илддэг байсан асар их юу хийдэг байсан шуудагаар дүүрэн баншил хийдэг байсан. Тэгээ хичнээн ч унш хийдэг байсан. Тэгэл нэг 13-ын цагаан төмпөн гэж ярьдаг. Тийм төмпөнгөр чинь дүүргээл тэгээ нөгөө 8% чөлөө нэг юм тийм хувингаар чинь дүүргээл тэгэл тэгжил хийдэг байсан шүү дээ. Тэгээд цагаан сараар ингээ айлууд дээр хэсгээр хүүхдүүдийг бас ингээл авьяасын үзэл бэлэг бас өгдөг шүү дээ тий. Тийм юмнуудад ер нь хэр их оройлон манлайлдаг байсан бэ? Тэр үед чинь болвол маш их олуула цагаан сар хийж яадаг байсан. Тэгээд нэг айлд ороод ингээл бүгдээрээ ингээд зогсон. Айлд ороод дотор нь ороод ингээд том хүмүүс нь суудсан бид нар чинь сандал болтохгүй шүү дээ. Тэгээд ингээд зогсон гут чинь цай гээл бүгдэнд нэнгүүт нэг аягнаас амсч игээд ингээд тойруулаад бүгдээрээ нэг аягнаас амсвал тэгэл чихрээ аваад тэгээд гараал дараагийн айдал руу фижигнэ штэ. Тэгээд чихэр ингээд өөрөөр ингээд дүүрээд ирэнгүүт ууттай давуу ууттай тэгээд давуу уут руугаа суллал эмээлихээ бүргнээс уяал. Тэмээтэй одоо цагаан сар яадаг жил бол тэмээнийхээ бүхнөөс дүүжилж. Би жоохон байхдаа нөгөө морин дээр мордож чадахгүй тийм нөхдүүдэд бол тэмээ нуулдаг байхгүй. Тэмээ чинь одоо хэвтүүлж байгаа мортоход амархан штэ. Тэгээд их жоохон байхдаа тэмээтэй байгаал тэгэл сүулдэ арай нэг гайгүй 9-10 хүрээд ирэнгүүтгээд нэг мортой. Тэгжил цагаан сар болсон да. Таны нэг ярьцлагыг өмнө уншиж хахад хоньны бэлчээр дээр маш их дуулдаг байсан маань. Одоо намайг ийм сайн дуучин одоо цар хүрээ хоолойны цар хүрээнд бас нөлөөлсөн болов гэсэн байсан. Магадгүй шүү. Ер нь ажиглаад байхад Улаанбаатар хотоос төрсэн уртын дуучин Улаанбаатар хотын дуучин гэж ер нь их цөөхөн байдаг шүү дээ. Яг тэгэхээр нөгөө байрны хүүхдүүд чинь хаамаагүй бас тэгээд гэртээ ойрлоод ээж болохгүй. Тийм
одоо юу гэдэг юм бэ? Хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр бид нарт чинь бол хоньны хажууд хийх юм юу байх вэ? Тэр чинь нөгөө Монгол яриад байгаа сурсан дуунуудаа буруу зөв хашгирч байгаа шүү дээ. Тэр чинь хоол юм. Тэр одоо эзгүй хээр талд чинь намайг сонсохгүй тийм юу байхгүй. Шадлаараа л тэгээд сурсан дуунуудаа хашгирна. Тэр нь ч бас нэг өөрөө дуулах дуртай юм бас нэг л хөгжүүлэлтэн тэр болж исэн юм байлгүй. Тэгээд дараа нь баг сургуульд ороход бас нэг урлагийн авьяастай хүүхдүүдийг шалгаж яваад тэр дунд нь би байж дараал. Тэгээ нэг 5 дугаар ангиас урлагийн үзлэгт аймаг руу орж ирээд тэндээсээ алтан медаль аваад сумаас шилдэг хүүхдүүдийг авчирч аймагт оролдуулдаг. Тэндээсээ медаль аваад тэгээд медаль авсан бас нэг гайгүй шилдэг хүүхдүүдийг бүгдийг цуглуулж нэг 10-аад хүүхдийг нэг баг болгож нэг энэ хоошо горны алта висгээр Барнаул гэх хотуудаар аялуулаад тентхийн нэг туваа хүүхдүүдтэй урлагийн бас нэг тийм шип холбоо байгуулж хамтарсан тоглолт хийж тэгээд анх удаа бас медаль аваад гадагшаа хилийн дээс алхаж болгож тэндээс амар урам авч тэр нь дуучин болвол урлагийн хүн болвол их гоё юм байна гэдэг мэдрэмжтэй тэгж авч ижил. Хөдөө гараад тэг мал дээр байж хат аймаг руу орох нэг ажил гараад хавар 3 сард манай нэг ихч мэгчийн би жоохон таархан байна чи очиод уулзаад ир гайгүй байна уу гэд. Хөдөө хөдөөнөөс намайг бензиний машин суулгая болчихдог байхгүй. Хавар 3 сард өстэй дийлтэй Монгол готалтай аймаг руу ороод ирсэн чинь нөгөө хавар цас хайлаад тэгээ нэг амар нөгөө сүү ингээ хөлдөөчтэй штэ. Тэгээ хөлдөө сүү нэг тааран уутанд хийгээд өөрүүлчихсэн. Нөгөөх нь гоожоод л нөгөөх нь үүрээстэй зутарсан л юм. Ахын төрөөд ирсэн ихч өгч зүгээр. Тэгээ манай нэг ихч хөдөө суманд өөнийх юмч хийдэг байсан ихч аймаг руу ороод ирсэн байж чи юу хийж ирсэн гэсэн сэржмэгчийг юунд байна гэхээр эмнэлэгт байна гэхээр нэрлээ. Гэсэн аймгийн чадарт хөөгч шалгаж авч ийн гэж чи орохгүй мүү тэгж байна. Гүйгүй хөдөө мал төлөж байгаа нам хур дээр гисэн би явахгүй болохгүй гэсэн. Малч яг төлөвлөгөөрөө төлнөөс чи тэр аймгийн чадарт очиж шалгуул. Очиж маргааш нь хөдөлж аваачаа нам аймгийн чадарт шалгуулсан юу ч дууллаа да нэг ардын долдуулсан. Тэгсэн чи хүү наадах чи ерэн сүрхий бас материалтай хөөхт байна. Наадах чинь авъя гэдэг байхгүй. Тэгээд аймгийн чадрын дуучин болчлоо. Тэгсэн чи нөгөө дасгал уншуулаад л гам уншуулаад л намайг чинь зүгээр гэдэг хэллэрсэн. Өдөржингөө тэгэл дасгал уншуул. Сүүлдээ залхлаа нөгөөдгөөс. Дуу дуулсан гээгүй. Дуу дуулсан гээгүй ерөөсөө дасгал гам уншуулаад идэг. Тэгээд нөгөөдөр харийгээд машин хаад алхаж явсан чинь манай авгагч болох нэг хүн таарчлаа бас. Чи хайчих гэж байгаа гэдэг чинь би харих гээд унаа хайгаад явж ийн гэсэн. Чи шин чатарт орсон гээгүй л үг нэ. Харин дэми юм шиг байна. Намайг дуулуулахгүй юм дандаа л дасгал уншуулдаг. Гэдгсэн чи юу дэми яриад байгаа чи. Ёо хоёлаа гээд. Өө энэ нөхөр чи харин гэсэн явж ийн гэд манай найртай маань усаад авчир авч явчихсан. Тэгэл тэр чигээрээ чатарт 98 онд бүх аймгийн чатар чуулгуудын дунд мэрэгжлийн одоо тийм тоглолтын концертын бүхэл бүтэн концертын уралдаан зарласан Хөх Монгол гэдэг. Тэгээ тэрний найруулагч хөгжмөн зохиолчор нь Улаанбаатар хотоос одоо энэ төрийн саяхан Сэвдийн Сүхбаатар Монгол Улсын гавьч жүжигч Мендамар гэдэг хоёр хүн ирж усын чатарт концерт найруулдаг. Тэгээ манайх Баруун Таваа аймаг Ховд аймагт болсон уралдаанд манайх төрүүлээд тэр тоглолт маань төрүүлээд хот руу орж ирээд тэгээ хотод дахиад төрүүлдэг байхгүй юу 98 онд. Тэгэл ер нь тэр үеэс Сэвдийн Сүхбаатар гоо чи мэрэгжлийн сургуульд нь сурсан дээр шүү. Хөдөө байх юм бол хөдөөгийн театрын дуусан чи дуучин чи хөдөө өнөө л дуулал тэгэл ер нь тэндээлүүлтэн. Чи мэрэгжлийн сургуульд нь сур. Тэгээд соёл урлагийн их сургуулийн уртан дуунаа ингээд дэлгэр багшийнхаа удирдлаган дор тэг чин хүүхдэд 80 оноогоор тэнцдэг байсан. Тэгээд би юун дээрээ бүжигний эвслээрээс огт байдаг юм баггүй дээрээс огт эвсэл. Одоо гайгүй болоо. Эвсэлгүй. Тэгээд бүжгэн дээр нойлуулж юу яагаад оноо алдаад тэгээд 80 оноогоор арай хийж нэг юм тэнцээд тэгээд соёл урлагийн их сургуульд орж ирсэн. Хамгийн доотлоо оноо. Тэгэл ингээл дээрээс нь ингээл гүйлгээл ингээл харсан. Миний нэр байдгүй.
пал хийгээл явцсан. За засагдсан юм байна. Тэгсэн чи улаан зурвас Дөнгөж нэдүнгэж 80-аар Тэгээ анх оюутан болж чи өөрөө чинь Бүхэлбэт аймгийн театрын дуучин байсан хүн шүү дээ. Тэгэхээр бас их том байна үү? Том штэ би чинь одоо хөгжмийн онлын мэдлэгтэй тайзан дээр гараад дуулаад үсчихсэн дуунуудаа мэднэ. Дууныхаа өнгө одоо ямар өнгөнөөс дуулдаг нөгөө таналист гэж ярьдаг л да. Тэрнийгээ бүгдийг мэднэ. Би чинь том байгаа юм чинь. Уртын дуу хэд уртын дуу сурчихсан. Тэгжил анх одоо Сайдрлгийн их сургуульд багшийнхаа удирдлагын дээр ороод нэг том амьтаа ороод нөгөө айз мартын дуунуудыг яг дуулаад эхэлсэн чинь байхгүй дахиад амьтан болсон. Нэг том амьтаа орж ирээд би дуулж чадна. Би дуулж чадна гэж томорсон чинь. Тэгээд багш уртын дууны 50 л гэж байдаг л да. Тэгээд бас зарим юмнуудыг буруу сурцсан байна. Тэрийг засна гэдэл тэр чинь тэгэл нэг нөгөө хөдөлмөрийн баатар орж ирээд тэгээд оюутан болоод төгсдгөө гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Яг үнэ. Гэтэ уртын дууг одоо буруу анханасаа сурчвал бас тэрийн засах нь аюу гэсэн үг гэдэг юм лээ тийм. Ер нь буруу сурчхад бол тэр чинь нөгөө сонсголоор бол сурж байгаа юм чинь нөгөө уртын дууны чинь нөгөө гол чухал юмнууд чинь их шиг томолт гэдэг юм байдаг байхгүй. Тэгээ их шиг томолтоо яахан буруу сураа амьсгаагаа буруу аваа сурцсан хүнийг бол засахад бас их төвхтэй. Тэгээд зарим их шиг томолтууд дээр нэг жоохон ажиллах хэрэгтэй гэдэл тэгж л. Анх одоо ерөнхийдөө бол за дуулна гэдэг чинь шүү сонсоод бас дуулцдаг юм байдаг юм байна гэж л. Зөндөө сургууль сурсан байна. Та тэгээд яг өөр сургуулаа төгсөөд яг өөрийн гэсэн уран бүтээлтэй болсон яг ямар дуу хизээ байсан бэ? Одоо өмнө нь бол мэдээж уртын болоод ардын дуунуудыг бол зөндөө дуулдаг байсан шүү дээ, тий. Миний хамгийн анхны дуу Ичи орлогийн шүлэг Жанцсан нурын хөгжим Сүндриа гэж дууг анх дуулжсэн. Тэгээд дараа нь Ухаарлын дуу гэж дуу аймгийн театрын дуучин Батцын дах юм зохиосон доо. Тэгээд л Дэлгэрматай хамт бас нэг дуу дуулж ирсэн юм аа хамтдаа. Дэлгэрмаа тэр чинь бас нийтийн дуугаар бас юуны хос дуугаар бас үцэх гэж нэлийн дуэт гэж бас нэг дуулж үзтээ. Одоо энэ хишиг хоёртаа дуулаад байгаа Дэлгэрмаа. Тэгэл цаашаа ардын дуунууд гээл дуунууд ингээл дуулж эхэлсэн дээ. 2004 онд соёл урлагийн их сургуулийн төгсөгч чинь бас нэлийн хідэн дуутай болчихсон. Тэгээд 5 оноос Бандрагчгийн дуунуудыг дуулаад 6 онд Иргэн сан хаяалуу гэж тоглолт хийгээл Монгол өхөө өргөнд анх удаа нэг цагаан морьтой гарч дуулаад тэр тоглолтын хүмүүстэй анх хөрөөл тэгэл ирнэ. Тэр Иргэн сан хаяалуу Бандрагчгийн дуунууд л хүмүүст их хүрсэн дээ. Би яг тэрийг бас асууя гэж бодчихлоо. Нэрний хувьд ч гэсэн ингээд та адилхан нэртэй байж идэг. Дуугийн сонсохоор ерөн төстэй. Тэг хүмүүс анх одоо өөрт чинь тэгж хэлж ийсэн үү? Эсвэл өөрөө бас Бандрагчгийн дууг сонсож байгаа. Энэ миний хоолойнд тохирох юм байна гэж ингэж өөртөө авч удаа суулгаж байсан уу? Тэг манай Овсын театрт байхад манай найрал дууны багшаар одоо Монгол Улсын гавь жүжигчин Жавзумаа гэдэг багш маань ажилладаг байсан л да. Тэгээд хүн хүний хоолойнд тохирох дуунуудыг бас тэр хүн бас мэдэр сонгодог байсан юм шиг байна. Чамд бол ардын дуу тэр тусмаа ардын дууны арга барилаар дуулсан дуунууд илүү зохино гэд. Бандрагчгийн дуунуудаас би тэгч чинь бас эрүү цагаан болжмор сүнжид мантрыг дуулаад. Тэгээд ерөнхийдөө Алтан шар зам нарсаг байгаа центрийг бас Усын театрт тахта дуулдаг байсан. Тэгээд тэр үеэс л ер нь Бандрагчгийн дуунуудад илүү зохих юм байна гэдэг сэтлийг аваад. Та одоо бол Бандрагчгийн дуунуудыг бол аль байсныг зөвшөөрөлтөөр бас дуулт юм байлаа шүү дээ. Тэр 2006 онд чинь би анх тоглолт хийх гээд хэдгэн хүнээс гар өсөх зөвшөөрөл авч ирсэн шүү дээ. Монголын зохиолчдын эвлэлийн хороогоор орохт чинь дэнд чинь нөгөө дараагаар нь Хөлмөрийн Баатар дэндүү өмөрөв дөрж байгаа сууж байгаа юм чинь. Тэгээд дэндүү өмөрөв дөрж байгаа дээр башаал Алтан шар замыг би дуулах гэсэн юм аа гээл. Тэгэл хүмүүс олон хүн дуулж идэв штэ. Тэгээд одоо тэг зөвшөөрөл энтер гэдэг юу ах вэ? Дуулахгүй юу да чи гээл. Тэгжсэн. Тэгээд Жанцсан нургыг Сүндрия гэдэг дуу дуулъя, Урангойг дуулъя гэд очиж ингээ гар өсөх зурулж ирсэн. Одоо тэр юу надад бийд. Гэхдээ энэ бол уран бүтээлчийн хувьд бол байх ёстой. Одоо тухайн уран бүтээлч болон уран бүтээлтэй хандж байгаа хүндэтгэл ёс зүй мөн бидтэй. Тий, одоо тэр үед л зохиогчдын эрхийг дээдлэх тал дээр одоо бас нэлээд л би тийм амбицтай ч гэх юм уу тийм нөхөр байсан юм болоо да гэж боддоо шүү дээ. Бас
тухайн хүнээс бас төвшөөрөл авах хэрэгтэй. Оюуны өмч тал дээрээ ч гэсэн хүний нөгөө нэг хүндэтгэл дээрээ ч гэсэн ингүүл бас илүү юм болоодаа л гэж боддتي. Одоогийн энэ залуучууд өнөр ч гэсэн одоо энэ оюуны өмчийн хууль чинээр хэрэгжиж эхэлж штэ. Тэгээд энийг бас илүү мэдэрч ойлгоод хэдийгээр дуучин дуулж амьдруулсан боловч тухайн бүтээлийг уран бүтээлийг дуулахдаа заавал гурвалсан гэрээ хийж байгаарэ. Хөгжмийн зохиолчтой, яруу найрагчтай гээд гурвалсан гэрээ хийж байгаарэ. Тэгээд дараа нь ямар нэгэн асуудал үүсгэхэд би анх дуулсан гэдэг асуудал дуучин дээр яригдаж болдгоо юм билээ. Дуучин зөвхөн гүйцэтгэж гэж явдаг. Тийм учраас бүх зүйл гэрээн дээр тулгуурлана. Тэгээд энэ залуучууд дүүнэртээ та нар заавал гэрээ хийж байгаарай л гэж одоо хэлмээр байдгийг. Та ингээд хүн ингээд өөрийнхөө дууг ингээд за театрт дуулаа зэрэгтэлтэй ингээд сонсдог байж хагаад за тэгээ 2003 4 онд чи FM радио бас аяг өвчтэй байлаа шүү дээ тийм. FM радиодоор ингээд дуун ингээд яваал тэгэл таныг ингээд энэ ямар гоё дуулаа вэ гэж хүмүүсээс ихний магтаалууд сонсож явах тэр үе юу нь ямар байсан бэ? Өө тэр чинээс тэнгэрийн амт явж байгаа ч. Өө тэр одоо хүн бүхэндэл байдаг байх. Нэг тийм хамраагаас өгөх нэг том болох тэр тиймний мэдрэмж байдсан мэлээ. Би эргээ тэргөө утгар жоохон санаа зовоод ичээд идэв. Эхнэр төрсөн дараахан би чи миний дуунууд чи яг явж исэн юм чинь. Тэгэл хөхтрон дээл чинь бас нэг тийм этник маягаар клип мэдээпин анхны тоглоод манай одоо энэ урлагийн гоц тэтгэлтэн профессор клипэнд тоглосон шүү дээ бас. Тэр чинь бас одоо клипийн хүмүүст таалагдаад л банзрагчхан дуунуудыг иргэн санах айлгуу гэдэг яатчихсан. Миний ухаарлын дуу гэдэг дуу байдیں۔ Тэрөөс хүмүүс төрчихсөн. Тэгээд анхны хүүхд төрсөн. Тэгээ байжсэн эхнэр дэлгүүр орж хүн суглуулмаар байна, талах малхавмаар байна. Чиний дэлгүүр ороод ирэж гисэн. Йоо төг чи ороод авчих хүмүүс таньд идэм байлээ гэж. Тийм л вэс одоо тэрийг манай эхнэр хэлээл чинчээс бас их том байсан шүү. Их том байсан шүү гэдэг. Санаа зовмараас тэгээд эргээд отох чинь бас тэгэл одоо энэ дүүнэр анх бас танигдчих явахдаа нэг тиймэрхүү сэтгэлтэй байлаа. Тэр цаг дээр л явж байгаа даа гэд миний инээд хүрээд байдаг шүү. Харахад за одоо энэ ч тэгсгээд буундаа гэдэг. Та бол одоо хөгжмийн зохиолч дуу бичдэг хүмүүстэй бол нэлээд олон хүмүүстэй нь бол хамтарч ажиллаж байгаа бах тий. Тэгэхээр таны хамгийн олон дуунууд ер нь хэний бүтээл байд юм болов? За хамгийн олон дуунууд манай буян дэлгэрийн профессор урлагийн гоц тэтгэлтэн найзын л одоо дуунууд байна да. Би тэр олон дуу байгаа. Ялангуяа сүүлийн одоо коронавигоос хойш жилүүдэд бол би тэрийн дуунууд ирнэ бараг л 20-од дуу болсон шүү. Хөөх тийм үү. Анх 2008 онд нэг л дуу хорвоо гэж дуу ангуудаа би тэр гарч ирсэн. Тэр дуу сайхан дуу. Тэр дундаа би бас дуртай. Тэгээ коронавигийн үеэр хоёлаа хүмүүний сайхан хайрыг дуугараад ганцхан уулзаа тэрвэрлэхсэн гэдэг аавын дуугараад тэгээд сэтгэл минь дүүрлээ аваа дандаа тэгээд аав ээжийн л дуунууд бид тэрэн голцолсон дуунууд нутдаг ус. Хайрын дуу ерөнхийдөө хүмүүний сайхан хайр л баг. Хүмүүний сайхан хайр сэтгэлийн дуу ш. Ерөөсөө л бүх юмыг л хайрал. Бүх юмд уужрах сэтгэлээр ханд. Хүмүүний сайхан хайрыг анх би яг нэг арга хэмжээнд дээр дуулах чи сонссон. Тэгээ энэ ямар гоё үхтэй дуу вэ гэх бүр ингээд өөрөө ирэхгүй бүр тэгж хүм бодогдох юм бэлээ. Тэгсэн чинь бас өөрөө их гоё түүхтэй дуу юм бэлээ шүү дээ тий. Энэ бидний танд ихч үйд юм аа. Тэгээд тэр ихч нэг сайхан залуутай байж байгаа тэр хүүхэд нь зүгээр унтаад сэрэг өнгөрчдөг байхгүй. Тэгээд тэр хүүдээ зориулаад нэг сайхан дуун суур госгомоор байна гэдэг. Хоёр хүүхэд нь тэр хүн дээр байгаа л да. Тэгээд хоёр хүүхдийн одоо би ингэ төсөж байна. Тэгээд энэ хүүхдүүд нь өөр хүүхдүүд нь зориулаад хүүгийнхөө сан байгуулсан. Тэр одоо ингээд миний хүү чинь барилгын одоо мэдлэгтэй, архитектурын мэдлэгтэй, тогоочийн мэдлэгтэй, сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйч талаасаа ийм мэдлэгтэй өстой мундаг юм хүү байсан юм аа. Сайхан залуу байсан билээ. Нэг царайлаг. Тэгэд энэ залуудаа зориулж л нэг сайхан дуу хэлмэрэмж манай продюсерэн дээр ирсэн билээ. Тэгээ пүүжээ бүртүүжингийн шүлгээр ийм
дуу гарсан. Би шүлгийн зассан гэдэг. Анхны шүлгийг харсан чинь пүүжийн нилээн засвар хийсэн байдаг байхгүй. Тэгээд аавын дуу энэ хүмүүний сайхан хайр хоёр хоорондоо ойрхон гардгийг. Тэгээд пүүжи аавын дундаа илүү хач болгодлоо гээд. Аавын дуу чинь аавын дуу ч гоё дуу л да. Тийм биз. Олон хүн ойлулсан гоё дуу. Тэгээд хүмүүний сайхан хайрыг болохоор би илүү хач болгодлоо. Наадах чинь бол бас арай л утга учирын хувьд бас сайхан дуу байна. Тэгээ бид тэр аавын дуугаа эхэлж цацаад хүмүүний сайхан хайрыг дараа нь цацсан. Хэдэн сарын дараа цацдаг байхгүй. Тэгээ 23 оны наадмаар байна уу да. 23 оны наадмаа 7 сарын 13-нд л нунтад босоод ирсэн л энэ дуу тарцсан байсан юм да. Самар сонио. Тэгээ нэг төмний хар үрээ гэдэг нэг үрээ усад дөрүүлээл нэг тэр хоёр хөөхөд морносоо нэг хазаасан хүүхдийн нөгөөтг нь түшиж босгоод цэргийн арслан аймгийн арслан нөгөө жамбалдурж начны даваан дээр унчаад хүүнөө уйлаад тэр мэр хэсгийг ингээд эвлүүлээд хүмүүний сайхан хайрыг дууг ингээд ивсээд тэр нь одоо яг наадмын юуэр ингээд хүмүүсийн сэтгэл зүйд аймаар таарч ингэж тохироод тэгэл энэ дуу ерөнхийдөө нэг өглөөл ингээд хүмүүст хүрсэн байсан. Клип байхгүй багш. Клип байхгүй. Харин тэгээд заримдаа ингээ бас ингээ гоё дуунуудыг ингээ хайхаар яг юм клиптэй нахгүй зүгээр нэг арга хэмжээндээр толж ирсэн юм ингээ байгаад энэ гоё дуугч юм утга учраар нь бас клиптэй болгоул ядгийг. Харин тийм нэг клиптэй болгоно гэд бид нар яриад байгаа юм. Тэгээд энэ дуунасаа давсан клипийг яаж хийх вэ л гэх. Тэгээд дуунасаа дуугийн нөх өөрөөр гоёор хүлээгээд авсан байдаг тий. Тэгэхээр дууныхаа утга учрыг бүрэн шингээсэн ийм зохиолыг гаргаж яаж клип хийх вэ гэж бодоод байгаа юм л да. Тэгээд битүүрийн энэ яриаг сонсож байгаа зохиолчд байвал одоо бас бидэнд энэ дууны клипний зохиолын талаар гой санаанууд эдийнүүд өгөөч хамтарч ажиллая гэж бас хүсмээр байна. Хэвээ гоё урилга байна. Хүн болгоны зүрх сэтгэл төрсэн тэр гоё дуу бас клиптэй болоод амьлал хүмүүст бас их удаан хугацаанд бас их гоё байх байх. Олон хүн санал тавьсан. Хөрөнгө санхүү гаргая энэ юун дээр чинь клип хийе гэтэл. Тэгээд бүжээ битүүрийн хувьд бол зохиол дээрээ л гоё ажиллая, хинтээ хамтрах вэ гэдэл ингээл яриад байгаа. Тэгээд бас далимдуулаад бас нэгэн урилга хэлчихье. Хамтарч ажиллая. Өмнөх өөрийн чинь бас ингээд зарим клипүүдийг харахаар их тийм одоо зохиомж, зохиол энэ төр их сайтай юм билээ. Миний цагаан дээрээ өөрөө их оролцдог. Одоо клипний оролцсон. Бүр одоо зорж хийсэн дууны клип бол миний цагаан дүнгийн дэрсгээ дуу байдیں۔ Алдарт шаргуун хөгжим манай Увс аймгийн Завхан сумын дугар гэж хүний шүлгээр хийсэн. Тэр Завхан сум зориулагдсан дуу байхгүй. Тэгээд энийг тэр Завхан сумын болормаа гэдэг нэг үсгүй одоо бас санал тавиад санхүүжилтийг гаргаад Увс аймаг руу явж клипийг хийжсэн хамт фильм гэдэг студийн туга гэдэг одоо энэ орхитсны хоёрыг хийдэг нөгөө кино найруулагчтай туга юун дээр нь ажиллаа, зохиол дээр нь ажиллаа, тэдний студийн ажиллаад кино шиг л юу гэж. Кино шиг л клип. Кино шиг л клип байсан дээр жүжигчин одоо онооч тэгт одоо нэг тодроогүй жүжигчин байж оноо маань юм залуухан жүжигчин. Тэгэл тоглоол. Тэгж хийжсэн. Тэгээ тэрний дараа олон юу хийсэн. Тэрний чинь урталт хөвтргөн дээл манай жүжигч анх нэм одоо яг эд мандан мадарчсан үедээ тэр миний юун тоглоод л анх нэм миний хоёр ч дууны клипэнд тоглосон шүү дээ. Миний Хожима гэдэг дууны клипэнд ардын дууны клипэнд хөвтргөн дээл тоглож гисэн. Тэгэл клипэнд их л санаа тавьдаг. Тэгээ сүүлийн үед одоо дуу бас клипгүй ингээд яваад ангууд бас жоохон тайвширдаг ч юм уу нэг тиймэрхүү маягтай болчихсон. Жоохон нөгөө юм залхуу болоод байгаа юм. Залхууч болоод байгаа юм уу те? За хүмүүс хөрчлээ тэр гэж бодоод л. Тэгэхээр одоо яг энэ дэ клип тал дээр аавын дуун дээр ч тэр хүмүүний сайхан хайр дуун дээр ч тэр клип хийгээч гэдэг сандлыг одоо өөрөөс ч сонслоо их олон хүнээс сонсож байна. Тэгээд аавын тухай дуу нь болохоор сүулт хийцэн нөгөө нэг уулзах юмсан. Ганцхан уулзах. Тэр үнэхээр гоё өгтэй бас. Тэр бас сайхан өгтэй дуу ш. Тэгээд бүжиг тэр чигсэн бас хүмүүсээс санал авах уу? Тэрэн дээр ч гэсэн санал ав. Дуу өөрөө
бас нэг талаасаа ингээд майнтай адилхан одоо ингээд майны ерөөлтэй адилхан ингээд бас ингээд хүнд ингээд шингэдэг ерөөлтэй сайхан дуу байвал тэр ерөөл ингээд очдаг гэдэг тийм. Тэрэнд та итгэдэг үү? Танд ер нь тэр нь хэр их нөлөөлдөг юм бол? Ягаад 1960-аад оны дуунууд 50-аад оны дуунууд тий өдгөө хүртэл баг хагас 100-ыг 60-70 жилийг илээгээд өдгөө хүртэл бидний сэтгэл зүрхэнд байгаад байна гэж ерөөсөө л тэр дууны чи үг нь ерөөл байдаг юм билээ. Навчнаан тогтсон шүүдэржууллаар настай ээжийг умдаалдаг байгаасаа намаа их чамтай хөгжөөхөн дууны айзан болов нартай дэлхийд олны урсад найрсаг байгаасаа. Агуу одоо Жамцын Бадраа. Өрийн цагаан туяа юу амар сайхан дал байна. Үлгэр домгийн далаа юу. Өдийн говийн хаяа байна. Сансан дэрсэн хэрэг үртэх алтан шар зам тийшээ байна. Сайхан учрал зэрэг үртэх аяны жолоо тийшээ байна. Агуу дэндвэн брэвдэрж. Мөн л урлагийн гацтгэлтэн зондон бацсах. Ийм усуудын энэ ерөө шиг дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд ерөө шиг гүн бац шингэж үлдсэн байдаг учраас өдгөө хүртэл явж байгаа. Амилж байгаа гэж боддیں۔ Монголын ард түмэн ерөөлийг маш их шүтдэг хүмүүс шүү дээ. Ягаад тэгэл одоо цай буцалж исэн айлд орох юм бол буцалсан сайн буран болов гуусан айл нь баян молгээ гэтэл. Тэгэл одоо тэгэл унах тамгалж байгаа айлд очих юм бол тэгэл тамгалсан адуун тал дүүргээ энэ төр гэтэл тий. Ерөөсөө л одоо бүх юм ерөөлөөр байдаг. Амны бэлгээр артсан учраас энэ дуулж байгаа дуунуудын үгэнд дандаа ерөөл шингэсэн амны бэлэг шингэсэн байдаг учраас урт насалж байгаа. Тэгэхээр миний дуулсан дуунууд магадгүй одоо тэгээд надаас хойшоо ч гэсэн ингээд урт настай удаан жаргалтай болоод дуулагдаад явбал би дуучин болж төрсний бас нэгэн утга учир. Энд орших нэ л гэж ингэж ойлгодог та. Дуучин Бурмаа Мөнхбат таагуурын одоо энэ хослол болоод бас их гоё байдаг. Тэгээд зарим газруудад бол таагуураар ингээд дуулуулчихад л барыг тэр арга хэмжээ ерөнхийдөө тэгээд за дүүрэн сайхан болчихлоо гэд ингээд ботхойц байдаг. Таагуурын энэ одоо хамтарч дуулъя гэсэн тэр эхлэл хаана байсан бол ер нь хэний санаачлага байсан бэ? 2010 онд би анх энэ хоёр дуучинд санал тавьж ирсэн. За хос дуучид нэлээд дуулсан байна. Гуруула дуулах гэдэг бол ялангуяа одоо ардын талын өнгөста гурван дуучны хувьд бол их өөрмөц болно. Тэгэхээр энэ тал дээр хамтарч ажиллая гэсэн манай хоёр асуудалгүй гэсэн. Тэгээ одоо би хамтгийн ахлагч болно гэж хэлээгөө манай хоёр л намайг дарга ахлагчаал гэдэг тий. Тэгээд ямар дуу дуулах вэ гэж эрэл хайгуул хийгээд хуучны сайхан дуунуудыг сэргээж орчин үеийн хөгжмийн найруулгатаагаар гурван өөр өнгөс гурван өөр сэтгэлээр дуулъя. Ингүүл илүү болно гэж. Тэгээ миний ардын сэтгэл цагаан гэдэг дууг дуулсан. Тэр хөгжмийн найруулга энэ бол манай энерстүүдийн захирал урлагийн гацтгэлтэн алтан хоёыг бол сайхан хийсэн. Цэргийн дуужгийн эмхтэй чуулга хамтарсан. Тэгээ бид гурав дуулсан. Энэ бол хуучны дуу дахиж сэргсэн бас нэгэн юм сэргэлт болсон гэж ингэж ойлгодог би. Дараа нь заллаг гэдэг Монгол улсын гавьяа жүжигчдийн Нанздын Жолонхой ахтайгаа Стоныг сайхан ахтай байлаа. Олон залуучуудад урам өгдөг тийм мундаг хүн байлаа. Миний хөө мундаг шүү. Дандаа хүнийг магтж идэг, дандаа хүнд урам өгж идэг. Олон сайхан дуунуудыг Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд шингээж үлдээсэн. Тийм сайхан хүн байлаа. Одоо манай уран бүтээлчд бол том ах гэж ярьдаг. Одоо тэгээд бүх хүнд л сайн сайхныг өрөөж өгдөг тийм сайхан хүн байсан. Тэгээд Жолонхой ахаасаа анх одоо дуулах эрхийг авч ингэж одоо заллага дуус төрсөн төвхтэй. 2010 онд бид гурав хамтарч дуулсан. Одоо энэ 25 онд бол 15 дахь жилдээ хамтарч байгаа юм байна. Тэгээд нэг 15 жилийнхээ ойн хүрээнд бас нэг тоглогдох байх тал гэж бодож байна. Одоо утгагүй бас нэг шинэ уран бүтээл дээр бас хамтарч ажиллана. Тим төвхтэй гэж. Тэгвэл их гоё санаачлага байсан байна. Өнгөрсөн жил болохоор яг жилийн өмнө өөрийнхөө бас тоглолтыг хийсэн тий. Тэгсэн. Тэн дээр одоо яг юм найр шиг л байсан гэдэг л хүмүүс. Тэгээд дээр хамт дуулаад л ирсэн. Тий сайхан байсан. Ер нь миний тоглолтууд
Улаанбаатар хотод ч би одоо хамтарсан хийгээд ганцаараа нэг 10 гаруй тоглолт тоглосон байхаа. Би бас тэг тийм азтай ч юм уу. Тэгээд миний тоглолтууд л дандаа л одоо сайхан үзэгч дүүрэн халуун дулаан уур амьсгалтай алга ташилтаар үнэхээр одоо бас нэг дуучин болж төрснөөр өөрөөдөө бас нэг бахархмаар ард түмэндээ бас нэг хайр хүрмээр үнэхээр одоо тэр үд шиг бандрагчийн доонуудыг сонсох юмсан гэж нэг зорж ирсэн, дээлэн өмсөд ирсэн сайхан живонер манавын дундын сайхан залуучууд. Тэгээ тэр бүгдийн царайг харахад л надад амар гоё байдаг. Бүгдээрээ нэг инээсэн, бахархалсан. Тэгээд улсуудын тэр алга ташилт. Тоглолтын өмнө маш одоо олон хоног ажилтдаг л да. Тэр одоо бэлтгэл ажил тэр юмдар бүх юмдар өөрөөгүй одоо тоглолтын PR, реклам, хувц сонрол, зохион байгуулалт гэлэрөөсөө тэр чинь асар их олон хүн орж байгаа шүү дээ. Зэргийн сүлж болгын одоо хөгжимчд оролцсон. Тэр чи одоо хөгжимчдийн бүрэлдэхүүнчийн бас нэлээд олон хүн байгаа. Дээрээс нь бүжигчд байж байна, оролцох уран бүтээлчд байж байна, зохион байгуулалтын алба байж байна. Тэгэд энэ телевизийнхэн сонин сэтгүүлийнхэн энэ бүгдийн чинь продюсерийн үүргийг би өөрөө гүйцэтгэж байгаа байхгүй. Өмнөөсөө бас нэг хүн тавьчих гэхээр бас нэг сэтгэлд хүрчихгүй. Тэг бүх юмд анханасаа бас нэг өөрөнгөө сурцсан болохоор. Тэгээд ингэж явсаар байгаад маш их ядардаг, хоолоо ядардаг. Тэгээд тайзан дээр гарч ирээд сэргэлт авчдаг. Тэг хүн бүхэн тэгдэг боловч гэж би боддөг. Алга ташилтыг сонсоод хүмүүсийн царайг хараад тэгэл миний ядарсан хоолоо тэгээд сэргдэг. Тийм гоё ирч өгч авдаг. Ард түмний алга ташилтын энерги гэдэг бол бас үнэхээр гоё юм битг. Зөвхөн дуугийн одоо бид нэр CD-гээр эсвэл одоо компьютер дээр ч юм уу сонсохоос гадна яг нэг зааланд тэ хамт байгаа сонсох нь зөвхөн бид нарт тэр дуучиндаа хүртэл бас их тийм том энерги өс өгдөг байх нь шүү дээ. Тий. Дөрөнгөд тэр хүмүүсийн одоо энэ алга ташилтын энэ чимээ энэ бол хүн сайхан зүйлийг бодож надад баярлсан сэтгэлээ илэрхийлж байгаа эерэг энерги над руу очиж байгаа учраас намайг бол асар их ирчмээр цэнгэлдэг гэж би бас ингэж боддог байхгүй юу. Хүмүүсийн сэтгэл зүрхийг чихийг би өөрөөсөө гарсан дуу аваагаараа баясгаад тэд нар буцаагаад надад өгж байгаа ирчим нь болохоор энэ алга ташилтын юм аа. Ингэж намайг бас ирчимжүүлдэг байх нь гэж би ингэж ойлгодог. Би Увсан театрт 96 он дууч нар орсон. Тэгээ оюутны хэдэн жилд бол бас дундуур нь сурсан. Тэгтээ бас дуусаар л явсан. Тэгээ 6 оноос хойш ер нь тасралтгүй л би хөдөлмөрлсөн дөө. Одоо миний дуулсан дуунууд ардын дуу, уртын дуу, нийтийн дуу нийлээд нэг 300 орчим дуу дуулагдсан байна. Монгол орны 21 аймгийг 5 удаа бүтэн тойрсон байна. 310 гаруй суманд очиж тоглосон байна. Одоо тэгээд хотод болсон тоглолт одоо хамтарсан тоглолтууд хандив нийтийн зохион байгуулалттай тоглолтууд энэр нь би тоолж байсан бэ. Тоолж тавалсан баг тийм. Одоо би 96 онд анх аймгийн театр дагалдан доош нар орсон гэд ингээ бодох чинь би одоо 28 29 дэх жилдээ. Оюутан байхдаа би дуулж л байсан. 29 дэх жилдээ л одоо дуудуулаад микрофон барайл зогсож байгаа юм байна да. Та ингээд 10-аад ч юм уу одоо 20 жилийн өмнө дуулж исэн дуугаа одоо дахиад нэг дуулахад ингээд хэрэг бид нар ингээд сонсвол хэрэг ялгаа сонсогдох байна. Ялгаа сонсогдно. Юун дээр илүү их хоолоо жоохон шингэн байсан бидий. Одоо нэг жоохон тийм хоолоо бас нэг жоохон суугаад өтөрхөн их та. Бас нэг зүйл нь би өөрийнхөө тэр үед дуулсан дуунуудыг одоо сонсоод зарим юм дээр нь бас нэг жоохон дутууд болсон байна да гэж голох. Одоо л нэг дуулах дөрөө бас нэг жоохон олох байдаг шүү дээ. Би бас тухайн үедээ бас дуучин болчлаа л гэж бодож ирсэн бас болоогүй л байсан бэл. Одоо л нэг жоохон дуулах гээл.
эвэ болох гээл шүү дээ. Зарим ингээд дуучдын дуунуудыг тодорхой хугацааны дараа ингээд эргээ сонсоход үгийн хуваарлт нь хүртэл айгүй өөр болчихсон байт юм лээ. Одоо хаана нь яаж нөгөө үгээ тасалах уу гэдгийг нь хүртэл өөр болчихсон байт юм лээ. Тэгээд дуу дуулна гэдэг чинь нөгөө нэг манай багш хэлдэг байсан. Дууг хоолоогоор биш ухаанаар дуулдаг юм аа. Амнаас гарч байгаа авиаг чихээрээ сонсоод ухаанаараа хянж ингэж гаргахыг бол дуу дуулах гэж хэлнэ. Тэгэхээр дуу дуулах бол зүгээр хашгирдаг юм биш ээ. Дуулдаг байхгүй, ухаардаг байхгүй. Уртын дундаар ч адилхан, нийтийн дуу ардын дундаар ч адилхан. Ямар зүйл дээр нь, ямар одоо өнгөн дээр нь чанга авах уу, ямар өнгөн дээр нь тэр өнгөнөөс ингэж аяархан буулгах уу, ямар өнгөн дээр нь жоох ингэж одоо нюанстай голсоолж ингэж авах уу, ерөөсө бүх юм маш их бодож ухаарчл ингэж дуулвал хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүү хүрнэ. Дуун дээрээ харин ажиллагал хэрэгтэй. Гэхдээ заримдаа танд үнэхээр дуулах гээд болдгоо тийм одоо хэцүү тийм дуу байсан уу? Байдаг. Бүр ингээд яагаад ч нөгөө ингээд одоо тийм ингээл техникээрээ зодоод те бүр ингээд өөрөө хүчлээ за ингэсгээд дуулчих да гэд ингээд тэгсэн ч нэг юм болдоггүй. Болдгоо тийм дунд байна. Өөр тэр нь зохихгүй дуу гэж байдсан шүү дээ. Зохихгүй дууг дуулахад яаж ч өөрийнхөө дуулах гэж хичээгээд ерөөсө болчихгүй. Тэднийг бол нийтэд бол барыг түгээхгүй бах тийм. Түгээхгүй. Дуу бүхнийг дуулна гэж зорих гэж бас хэцүү шүү. Сонссон дуу болгон гоё сонсогдож болно. Манай Лослын Болдбаатарын дуунууд их гоё дуунууд шүү дээ. Лослын Болдбаатарын дуунуудыг би дуулах гэж хичээгээд бас хэцүү шүү дээ. Тэр хүн өөрийнхөө арга барилаар өөрийнхөө хоолонд тохирсон дуу байхгүй юу? Хүн зогсон гэж. Тэгэхээр тэр дууг би дуулах гэдэг бол хэцүү. Таны дууг ч гэсэн миний дууг ч гэсэн дуулахад бас. Тэгээд дуулахад бас эвгүй л байх л та. Хүүхдүүд нь одоо л өсвөр наснд болсон байлээ шүү дээ тий. Тэгсэн. Өсвөр насны хүүхдүүд чи их өөр юм сонсноо. Тэгэхээр тэдний одоо сонсож байгаа тэр дуу хөгжмийг бас хамт сонсно үү? Хамт сонссон. Би сүүлийн үед энэ хипхоп дуунуудыг амар сонсож байгаа. За. Тэр чин ороод яг үгийн сонсвол бас гой дуунууд бас бийд юм билээ шүү дээ. Хипхоп дуунууд. Би өстө анх ойлгож нөгөө ингээд хэллэгүүдийн гүйцэж ингэж сонсдгоо байсан. Тэгээд яг ингээд сонсон гот устажгүй. Хараал ерөөлтөд дуунууд зөндөл байдаг л тэрийг сонсдгүй. Дандаа бас ийм гой юмуд бас бийд юм билээ. Хипхоп манай хүүхдэд сонсдог дуунуудыг би сонсдیں۔ Тэр чинь машинд ингээд хамт явж явах чинь нөгөөдөл чинь өөртөө дуртай дуугаад авчиж байгаа юм чинь тэгээ өөрөө ирэхгүй тэгээ сонсоод тэгээ хүүхдүүдийн энэ сонсдог урлагаар дамжуулж намайг одоо бас тэр урлаг руу бас ингэж ойлголт өгж штэ. Биш нөгөө нийтийн талдаа, ардын талдаа, уртын дуу энэ төр гэдэл дандаа тийм сонирхдаг юмнуудаа сонсоод ингээд яваад байдаг. Нөгөө урлагийн дүүнэртэй би ойр дүүнэр зөндөл байдаг л да. Тэгээд тэднэрийнхээ дуунуудыг одоо бас нэг тийм ашиг сонсдог байсан юм байна. Тэгээ сонсонгод бас гоё юм билээ шүү дээ тэр чинь. Тэгээд уран бүтээлчид өөрсдийнхөө ингээд хийж байгаа ажлаа тодорхой хэмжээнд явж байгаад ингээд өөрчлөлтөг, шинжилдэг тий. Тэнгүүд таны хувьд одоо яг одоо тэр хипхоп сонсож байгаатай адилхан тэндээс шинэ мэдрэмж, шинэ хэмнэлийг аваад таны дараагийн уран бүтээлүүд бас өөр байх болов уу? Магадгүй шүү. Тэгээ магадгүй. Тэгэхээр одоо орчин үеийн электро хөгжимтэй Монголын одоо сүүлийн үеийн залуучууд маш их хамтарч байна. Монголын ардын урлагийг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэд нийцүүлсэн гой дуунууд, бүжигтэй дуунууд, хипхоп, техно одоо энэ урсгал чиглэлээр дуунууд гарч штэ. Тэгэхээр яагаад бас болохгүй гэж. Нэг тийм санаа байгаа. Ялангуяа ардын талын энэ дуунууд төр. 2025 онд одоо дуучин Мөнх Бат Бурмаа таагуурын бол 15 жилийн агаар бид нар магадгүй шинэ тоглолтыг хүлээж магадгүй юм байна. Харин яг хувь банзрагч гэдэг хүний хувьд 2025 онд та ер нь юу хийж бүтээхээр өөрөө бас ингэ зорилгоо тавиад хийгээ явж байгаа байна. За уран бүтээл мэдээж одоо уран бүтээл хийдгээр л хэлэх юм. Би өөрөө бас хэдэн ганц хоёр дууны бас ая зохиосон юм. Ханххээ араны тухай нэг дуу зохиогоод бичүүлсэн байгаа. Тэр дуу бас клиптэй болох байх.
Увс аймгийн Түргэн сумын 100 жилийн гойд зориулсан дуу Бүрсрэн Битүүрийн дуу бэлэн болцсон байгаа. Тэр дуу цэцэгдэх байх. Би бас нэг өөрөө аялгауг нь хийсэн. Төрийн тахилгад уулуудад хайрхнуудад зориулсан. Тахилгад уулсын орон гээд яруу найраг шалтан төлгөрийн шүлгээр хийсэн. Ийм нэг дуу байгаа. Тэгэд энэ дуунууд дээр ажиллана. Мэдээж тэгээд бас дуулахын хажуугаар бас хувийн нэг жижигхэн бас бизнес байна. Тэр мөрнийхээ ажил руу бас жижиг аж ахуй нэгж байгаа. Тэгээд тэр мөрнийхээ одоо бас ажилт руу давхар явна гэдэл. Завгүй л амьдрал шүү дээ. Хэвээ нөгөө хийж бүтээх насандаа л хийхгүй болвол тий. Тэгэл одоо завгүй л амьдрал. Тэгээд нэг л өдөр нөгөө санаа байсан ч сачиг хөрөхгүй гэж аав маань ярьдаг байсан. Одоо би хийчмээр л байна. Юунд багтаад байх юм. Тэгтээ ерөөсө чадахгүй, чадал өрөхгүй байна. Тийм цаг үе одоо бас тэгээд ирнэ шүү дээ. Цагийн урсгалаар. Тэгэхээр тэрнээс өмнө өөрөө бас чадчихсан дээрээ жоохон ажлуудыг амжуулъя л та тийм ээ. Та одоо өөрийнхөө ингээд дуулсан дуунууд одоо дуулж ахарахаар ер нь дуучны наснаас шалтгаалаад дуулах дууны сэдв өөрчлөгддөг. Магадгүй шүү. Та одоо тэгвэл одоо ямар төрлийн сэдвүүд ер нь барьж авч дуулах гад л эсвэл сонгох гээд байдгийг болсон байна. Хүн жоохон ингээд ухаачих насн дээр л явсан болов гэж би боддгийн. Тэгээд альва юмсыг хараад үр хүүхд гэдэг чинь хүнийг амар уян зөөлөн болгодог, ухаарлаг өгдөг юм байт юм шүү дээ. Ялангуяа охин хүүхд. Альва юмэг хараад ингээд уян болдог болсон. Кино үзээд болдог болсон байна. Альва зүйлийг одоо миний хөөтэй л адилхан, миний охинтой л адилхан юм өөрхий гэдэг утгаар хардаг болсон байна. Хөгшин настай болсод хараад миний мужи аавтай их адилхан гэж хүндэлдэг. Ерөөсөө нэг тийм ухаарлын цаг үе дээр л ирсэн одоо нэгсэн эмооч гэдэг юм. Танах нэрээ тийм цаг үе дээр л яваад байгаа санагдаж байна. Ярианд олчихсан л мартаа сууж байна. Танах нөгөө Тиметэ байсан юм тий. Танаа Тиметэ сум байна. Тиметэ сум. За тэгвэл би танаас нэг асуулт асууя. Ингэний хоормог ер нь юунд сайн байдیں۔ Ингэний хоормог чинь юм бүхэнд л сайн гэдэг шүү дээ. Одоо тэгээд би их нэрийг жирэмсэн байх үед жоохон хавгнаад идэг. Тэгээд говийн аймгаас ингэний хоормог захиж авчруулж төрөн төртөл нь би өөр ингэний хоормог болгосон. Тэг ямар ч тийм хавн мавнгүй. Тэгж амарчсан шүү дээ. Багтаа л их өдөг гэсэн. Би багтаа одоо манайхч их ингэ саадгүй байсан. Манай хажуугийн айлууд ингэ сааж ингэний хоормог хийдэг байсан учраас Тиметэ нөгөө нэгдлийн Тимэмэтэ тэдний тэр айлуудаар би бууж их юу уудаг гэсэн. Ингэний хоормог их гоё юмт та янз нь шүү дээ. Би тэг говь руу явгоотаа тэр ингэний буцалгаа гээд янз юм байдаг байхгүй. Тэгээ тэрэнд бүр орсон. Тэгээ энэ дундгойн холдод манай бас нэг найз байдیں۔ Бачиргал гээд. Тэгээд тэр найзсаа би бас ингэний юу захиж авчруулж ууд. Би яагаад тэгж асууад байгаа юм. Хэр та анзаараагүй ч магадгүй энэ. Зав. Энд чинь ингэн хоормог гэж шүү дээ. Та шууд онгоолгоод ууж болно. Энэ Өмнө Говь аймагт байрлалтай ингэний ферм болон одоо ингэний сүү боловсруулах ингээ автомат үйлдвэртэй. Тэр газраас боловсруулагдаа савлагтаа шууд Улаанбаатарт ирж байгаа. Тэг шууд ууж болттой шууд онгоолгоод уугаад үзэж болно. Одоо ингэний хоормог маш сайн мэддэг хүний хувьд. Би өөр энэ ингэний хоормогонд бүр дуртай. Одоо юунд явгоотаа л Өмнө Говь Дунд Говь явгоотаа л би ингэний хоормогтой айл байна уу гэж захидаг. Манай найз нар давсарч өгдөө. Ингэний хоормогч нь яг таны төрөний хэлдэг шиг нэг хавнахаас сэргийлэн тэгээд нэг хүүхдүүдэд аягүй сайн өгч юмэр юм лээ шүү дээ. Одоо энэ утаатай үед бол бүр ялангуяа хордлого аягүй сайн тайлна. Тийм. Бис хороод шүү. Тэгээ энэ Camwell гээд нөгөө нэг Camel Wellness гээд хоёр үгний одоо хоршил болгосон Camwell гэдэг нэртэй. Тэгээ савлгаан ч гэсэн хаанч аваад явчихлаа. Гоё юм байна. Энэ үндэсний үйлдвэрлэгчтэйгээ бид нар хамтран ажиллаж байгаа. Өстой гоё юм байна. За энэ чинь тэг би танд бас бэлгэлнээ олно. Баярлалаа. Тэгэд энийг ер нь бас хэрглэж юмэр юм байна. Энэ хаагуул зарагддээ юм. Энэ болохоор одоо оргил, наран,
нарангийн дэлгүүрүүдээр салбар дэлгүүрүүдээр зарагдчихж байгаа. Одоо сансар сүлжээ дэлгүүрт орж байгаа. Ер нь бол сая 2024 оны 10 сараас эхлээд гэдэг чинь их удаагүй байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод бол одоо борлуулалт нэлээд сайн явж байгаа. Энэ амт нь яг ориг амтаар юм байна. Харин айгүй сайн боловсруулагдсан. Гоё боловсруулсан биш үү? За нэг ийм хүмүүстэй амьдарч байгаа. Гоё байна. Монголын говь нутагт аж төрдөг хосгүй нэгэн амьтан болох Монгол тэмээнийхээ шимт сүг боловсруулж, олон улсын стандартад нийцсэн хугацаа үрцгэгч болон нэмэлт бодис агуулгыг цэвэр сүгээр боловсруулсан ингэний хоормог худалдаанд гарлаа. Camwell брендийн ингэний хоормогтой хамт өдөр бүр эрүүлжээ. За, битэрийн яриа ер нь дуусах төхөж байна. Тэгээ би танаас одоо шинээр уран бүтээлч болох гэж байгаа хүмүүст хандаж зарим нэгэн зүйлийг бас асуумаар байна л да. Та одоо ингээ 20 гаруй жил яг уран бүтээлч амьдралаар ингээ амьдраад явхаар уран бүтээлч хүн ер нь ямар ах хэвтэй? Зөвхөн дуу биш те. Би ер нь уран бүтээлч болноо. Олон түмэнд өөрийнхөө хийж бүтээснийг хүргэдэг хүн болноо. Тэдний одоо сэтгэлийн тэр ингээд нандин зүйлсүүдийг уран бүтээлээрээ дамжуулж гаргадаг хүн болноо гэд бодож байгаа хүнд ер нь уран бүтээлч хүн ямар байх ёстой гэж та хэлэх вэ? Маш их л хөдөлмөрчл байх ёстой юм шиг байна. Маш их эрэл хайгуулчл байх ёстой юм шиг байна. Би эмэгтэй дуучдаас манай энэ одоо бурмаа маань маш их хөдөлмөрч. Тэгээ одоо дөөнөөс бол би чулуун чимгийг манай төмөө үлцэг гэж хэлмээр. Одоо манай жүжигчин сорилт байж. Маш их хөдөлмөрч, маш их эрэл хайгуулч ийм хүмүүс л амжилтанд хүрдэг. За тэгээ тийм юм хийндээ, ийм юм хийндээ гээл дотроо бодоод яриад л яваад байгаа бол тэр бол хийж байгаа юм биш л дээ. Тийм учраас хийж байгаа зүйлдээ өөрөө сэтгэл гаргаж тэрнийхээ төлөө зүтгэж ярьжсэн зүйлээ ажил болгохын төлөө зүтгэж байгаа бол хөдөлмөр хүнийг ивэдэг гэж би ингэж ойлгодог шүү дээ. Би бол анх дуучин болж байхдаа хэдийпэ өдөр өстөр гутлынхаа өсгийг элэгтэл өгдөг байсан. Миний дууг цацаад өгөөч. Хэдийпэ хөтлөгч нарыг би гуугаад л найзахаа дууг зоогоод өгөөч, цацаад өгөөч гэл. Зарим дээр нь би төлбөртэй дуунуудаа зоолгодог байсан. Телевизүүдэд клип аваачж өгөөд л нэг ийм жижиг хальс байлаа шүү дээ. Диви хальс. Тэр диви хальсан дээр клипүүдээ хуулчихсан. Аваачж өгөөл. Тэгэл одоо бүгдээр нь л ингээл бүх телевизүүд дээр өстө гутлынхаа болыг эргэтэл бүүдэг байсан. Одоо тэгээ сайхан болж дээ. Facebook гэдэг нэг юм гарцсан, сошиал орчин. Одоо бол хүмүүс ямар ч чиглэлээр уран бүтээлээ хүргэх боломжтой болсон байна. Бүх юм нээлттэй болсон байна. Тэгэхээр маш их хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг байна. Би таны бас одоо байгаа байдлаас харахад зөвхөн өөрөө хөдөлмөрлөхөөс гадна уран бүтээлчтэйгээ болон за бусад одоо хэвлэл мэдээл болон бусад хүмүүстэй маш сайн хамтын ажиллагаа үүсгэж чаддаг хүн гэж хардаг. Тэгэхээр энэ бас уран бүтээлч хүнд бас байх ёстой одоо чухал зүйл хаа. Удаан хугацааны нөхөрлөл, удаан хугацааны маш сайн хамтын ажиллагааг үүсгэдэг хүн юм байна даа л гэж таныг дүгнэдэг. Баярлалаа. Тэгээ би хүний ачийг багч болов хийсэн тусыг одоо санаж авахыг л хичээдэг. Олон сайхан одоо найзууд байна да. Миний дуучин болоход нөлөөлсөн 25 доос суух телевизэн бүрэн жаргал манай амраа хоёр найз маань анх намайг дуучин болоход их дэм болж байлаа. ТВ-с дээр бол манай одоо Ухнагийн провжив байж байна. Манай одоо Цагааны гүр бодон байж байна. Манай Балуу найз байж байна. Талигч үлзий маань байж. Тэгээ одоо ТV5 дээр одоо манай насаа тэгэл одоо манай талигч маань отгоо маань. Тэгээ энэ улсуудынхаа л ЮБС дээр бол манай Балхачав захирал баяр ах хоёр намайг бас их дэмждэг байсан шүү дээ. Манай одоо Анош ЮБС олон тоглолтыг маань бас хөдөлсөн. Үндэсний олон нийтийн телевизээс бол тэгээд манай агаа нуруу тэргээл энэ их олон сайхан найзуудынхаа ач буйнаар сонин сэтгүүл сайтууд байж байна. Тэгэл сурвалжлагч найз нар байж байна. Өөрөөс ч ихлүүлэл. ТВ-с дээр одоо илүү бас ярилцлаганд орж илсэн. Тэгэд энэ олон улсуудынхаа ачаар би эднэртээ бас сайн сайхан хүн ус ярианаас хандлагаас бүх зүйл шалтгаалдаг шүү дээ. Тэгэхээр би бас энэ хүмүүс их ачийг санаж ядаж одоо нэг уулзсан үедээ менттэй устай. Зарим нэгэнд нь усны дуучны хэрэгцээ гарна.
тэр үед нь очиод бас нэг надаас юу нөхөв дээ очиод нэг дуулаад өгчихэд завтай байвал. Одоо Улаанбаатар хотод байж ивэл. Тэгэд иймэрхүү зүйлүүд дээрээс л нэг хувь хүний олон жилийн харьцаа хандлага ажиглагддаг олон жилийн нөхөрлөлийн ач тус үүсдэг болов уу гэж ингэж боддоо шүү дээ. Тийм учраас одоо би олон жил найзалсан телевиз болоод сайтын олон сайхан найзууд байж байна. Тэгээд бүхэнтэйгээ тэгэл бараг 20 жил найзалж байгаа юм да. Нэрхэл ач тусаар одоо уран бүтээл маань бас төмөнд хөрж сайн сайхан явдаг болов уу гэж боддог доо. За битэрийн яриа өндөрлөх төгч байна. Таныг бас энэ манай бас нэг хамтрагч байгаамаа. За. За энэ болохоор Мимоса гэд нэртэй цэцгийн дэлгүүр. Мимоса гэдэг үг нь өөрөө болохоор нэг цэцгийн нэр юм байна. Шар өнгөтэй маш олон жижигхэн цэцгнүүд тэгээд нарны энергийг нарны гэрлийг өглөө хамгийн эрт цуглуулад тэр өдрийн туршид тэр хавьдаа түгэж идэг. Тэгэхээр одоо энэ цэцэг нь болохоор мөнхжүүлсэн цэцэг. Амьд цэцгийг тусгай технологиор мөнхжүүлсэн 3-5 жилдээ энэ өнгөө хизэж алдахгүй. Тэгээд тарийн төрөө энэ төр шиг байгаад байгаа. Олон өнгөтэй. Энэ нь айл гэрт байхаараа эд баялыг дуудаж, аз жаргалыг үргэлж өөртөө хадгалаад буцаагаад түгэж идэг. Ийм цэцэг байгаамаа. Тэгэхээр энийг танаа гэрбүүл. За ингээ микрофоны наагур савар хойлоо өгнө. За баярлалаа. За энэ нөгөө түрүүн хойлоо дийжсэн таамсан шүү дээ, тий? Энэ болохоор нөгөө Камойл гээд ингийн хоромгийнх энэ дотор бас ингээ бүтээгдэхүүнээ дээжлээ хийчихсэн байгаа. Та гэр бүлдээ өөр хүүхдүүдтэй бас өгөөрэй. Танаа гэр бүл бас эрүүл энхийг өрөөё. За баярлалаа. Цагаан сараар цагаан сараар ширээн дээр ингээ тавьчих бас болох. зүгээр бэлгэнд ус өгчмөр юм шүү. Бас тийм байна. Ширээн дээр нөгөө айрыг энэ төр тавьдаг штэ. Тэрнтэй адилхан баг ингээ тавьсан ч хүмүүс шууд уугаагаар авчих. Настай өгш настай хүмүүст ч бас ингээ өгчөд бол бэлгэнд бол их сайхан л эрүүл мэндэл бэлгэлж байна л гэсэн. Настай усуудад чинь эрүүл мэнд бэлгэлж шүү. Эрүүл мэнд бэлгэлж. За бидний яриаг өндөрлүүлээд та хүмүүний сайхан хайр дууныхан хамгийн гоё хэсгийн тэр шүлхийг бас манай үзэгчдэд та бас ингээд эрүүл болгон хайрлаач гэж танаас хүсье. За тэгээд хүмүүний сайхан хайрыг гэж дууныхаа шүлгээс тийм ээ. Тэгээд үзэгчтэй хэлж өгье. 3 дугаар дэгтэн Виктортай байдیں۔ Сэтгэлтэй бүхнийг дээдлэн түшийдээ, санаа дагаад үйлсдээшээ. Дуугаараа мэлдэг хүмүүн тавилан минь, дүүрэн жаргалын хиймэр өдөөдөө. Уужран бодоорой, хороогийн амгалан сайхныг. Умартаад инрээрээ, хүмүүний сайхан хайрыг. Тэгээд та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ. За урилга хүлээвч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Бидний ярианд анхаарлаа хандуулан хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өдрийг та бүхэн сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баяртай.